өнөөдөр их цастай өдөр байна. Гадаа одоо энэ богоо хавж байгаа шүү. Ганаа өдөр чи хоёулаа төмөр замын хоёр шүү дээ. Хоёулаа төмөр замын 51-р сургуулийг хантайгаа хоёулаа төгссөн. Хоёулаа нэг тосгоны богоонд их дотн санагдаж байгаа. Надад ч гэсэн бид нар ч хоёулаа нэг тосгоны хоёр. Одоо энэ өнөөдөр 4 сарын 6-ны өдөр их цас орж байна. Тэр бас газарт гоё чийг өгч байна. Ер нь хоёулаа анх хавар яг өнөөдөр бол танилцсан өдөр. Мэдээж үсний толгой эрцэх байдаг шиг амьдрал яг тэгэл энэ хавралцах байсан. 4 сайхан охинтой болсон. Одоогоос одоо 20 гаруй жилийн өмнө гэж бодох бас баггүй хугацааг хантайгаа өнгөрүүлсэн байна. Тэгээд миний яг амжилттай яваа, миний уран бүтээлээ хийж яваа. Цаг наргүй явж байхад миний одоо ард тал болж чаддаг. Миний одоо хань ганц цагтай ямар ч өнөөдөр бол танилцсан өдрийнхөө баярын мэндийг хүргэе. Өнөөдөр 4 сарын 6 тэр хоёрын танилцсан өдөр та хоёрт аз жаргал хүсье. Тэгээд би 4 сарын 6-ны орой их нэртэйгээ Ганаатайгаа Ганагийн нэг найзынх нь төрсөн өдрийг урдчилж хийсэн юм шиг байна. Тэгээд тэр нэг хорооллын Янгуг гэдэг баарнд бас яаж ч явсан дээ. Бас тэр үед л залуу байсан. Тэгээд тэнжил явсан юм шиг одоо бодоход. Тэгээ орсон ч харин Ганаа найзуудтайгаа сууж ирсэн. Яг хөөрхөн том нүдтэй өстой хөргөн байсан. Нилээн сууж байгаад оройтод Ганаа ч хүмүүжлэлтэй охин юм чи стелж харьсан юм шиг байгаа маань 10 11 гэдэг. Тэгээд явах гэхэд танаа хаана гэсэн төмөр зам тэгээд за хүргэж өгье гээл тэгэл эхэлсэн дээ. Тэгээд замдаа сайхан хоёулаа юм ярьж явж байгаад тэгээд Ганаа гэрт нь хүргэж өгөөд тэр чи одоо бараг 4 сарын 6 гэдэг чи одоо ч 4 сарын 6 болж байгаад би нэг лакм батингтай Ганаа нэг өвлийн гуталтай байсан шүү дээ. Яг тэр үед тэгэхээр яг сезон яг л нэг ийм сонин сезон байсан юм шиг байгаа. Тэгээд нэг нь өстэй гуталтай байдаг, нэг нь лакм батингтай байдаг. Тэгж л хоёул анх танилцаж эхэлсэндээ антайгаа. За тэгээд ханыгаа хүргэж өгснөөс хойш нэг гэрт нь хүргэж өгөөд төмөр замд байдгийг мэдэж яваад. Тэгээ би чи яг тэр үед бас нэг яг одоо би дархан руу явж байна. Яг л дарханд тоглолттой таарал явсан да. Нэг 2 3 удаа уулзчаа. Тэгээд дархан руу тоглолтоор явсан. Тэгээд сайхан дархан хотод очиод Ганаатай тэр үед чи гар утас байгаа чинь холбооноос гэрлүүн утсаар залгаж анх хайртай болсон гэдэг мэдээгээ хэлсэндээ хандаа. Ганаа би чамд хайртай шүү гэж хэлсэн. Тэгээд амьдрал эхэлсэн дээ. Чамдаа би яаж хүрэнэ хартаа чамдаа яаж билээ. Өнөөдөр Ганаа боёо хоёрын маань анх танилцж ирсэн өдөр хоёртой ирүүд нэг аз жаргал сайхан мөхнийг хүсье өрөөё. Эндээ үргэлжилж байгаа энэ их зам бол амьдралын зам гэж хэлж болно. Тэгээ би хандаа хоёулаа энэ их зам шиг их амьдралыг хоёулаа туулж байна. 23 жил болсон байна. Тэгээ чи тэрийн амьдрал бас дардан байж байгаагүй. Ягаад гэвэл амьдралд мэдээж л жаргал зовлон бүхэл юм ээлжилж байдаг. Гэхдээ л чи тэрийн амьдрал энэ төмөр зам шиг тасралтгүй үргэлжилж байгаа. Цаашдаа ч үргэлжлэх болон 4 сайхан охин байна. Тэгээ хандаа дахиад хайртай гэж хэлье. Өнөөдөр 4 сарын 6 тэр хоёрын танилцсан өдөр. Манай эхнэр чинь Дархан хотод төрсөн. Ганаа чинь тэгээд ханыгаа энэ яг унсан газар угаасан усан дээр яг ирээд байж гин сайхан байна. Тэгээд хань маань одоо энэ Дарханы төмөр замд бага насны өнгөрсөн байгаа. Тэгээд миний ань чинь нэгээс 3 дугаар 1 2 3 дугаар ангитай л баха. Тэрний сайн мэдэхгүй тэгээд эхний нэг ганц 2 жил сурж байгаад хот руу шилжиж явцсан. Манай аав хадам аав ээж идэр чинь төмөр замд ажиллаж байсан юм болохоор мэдээ төмөр зам чинь тэгэл одоо аль заасан газар очгсон газар томилгоогоор явдаг байсан. Тэгээ хань маань хот руу очисон байгаа юм. Тэгээ би хотод очиод тэгэл бид хоёрын одоо хоорондоо танилцах тэр алхам санжаар дархнаас эхлээл ойртол дараа нь төмөр замд ирээд тэгэл төмөр замд байж байхдаа тэр хойдлын нарангийн дэнж дээр
манайх бид хоёр чинь нэг хутгаас ус авдаг байсан байгаа хоёул хүүхэд байхдаа. Тэгээд төмөр замын хандгаат цусланд амардаг гэсэн. Би нөө хандгаат цусланд амарч яхад нь манай үеийнхэн чинь бас ганаагаас чи би бас нэг хит ах юм чинь үеийнхэн дээр гүйж очин. Тэр үед ганаа их жоох охин байсан юм шиг байна. Тэгээд тэдний бүлгийнхэн дээр нь би их очдөг байсан. Тэгэхэд нэг жоох юм л гүйж явсан юм шиг байна. За тэгээд 51 дугаар сургуульд хамт байсан байна. Төмөр замд хамт байсан байна. Пинерийн цусланд хамт амарч байсан байна. Ер нь ойрхон л яваад байсан байгаа. За тэгж жагаал дархны энэ сайхан нутгийн энэ бурхантын өндийн сайхан охиныг авч суусандаа тэгээ хантайгаа аюулаа 4 сайхан охинтой болсон. Сайхан байна. Тэгээ өнөөдөр бас эргээд гоё нар гараад эхэллээ. Ингээ сая бараг жилийн 4 үйлрэлд өрүүлээ солигчгүй яачив. Тэгээд өнөөдөр бас ханшнэгээд нэг л хонж штэ. Тэгээд хантайгаа танилцсан байна. Ер нь ханшнэх цагаар л хантайгаа танилцчихтэй. Тэгээд миний ань чинь их тийм өгөөмөр, ухаалаг, маш их төвчээртэй бар. Надаас илүү төвчээртэй гэж хэлж чад болно. Үнэхээр за тэгээд ямар ч хэлсэн хандаа танилцсан өдрийн мэндийг дахиад хүргэе. Тэгээд үгээр хэлхийн аргагүй л дээ. Тэгээ өөрийгөө биеийг авч явж байгаа байдал. За бас биднийг гэдэг маань би хүүхдүүдтэйгээ бидний бүхий л зүйлийг л миний хань хийж яадаг. Бидний ер нь хүн болгоны л хань ардлын таадаг ах л та. Гэтэл би хандаа бол одоо маш өртөө гэж бодож явдсан шүү дээ. Өөрөө төлж барахгүй байх гэж боддог. Тэгээ ханыхаа хайр, халамжинд бид нар бүгдээр үлгий төлж яадаг. Тэгээ манай бидний ам руу им хийж л байдаг, бидний ам руу хоол хийж л байдаг. Бид нар л ингээл дандаа тэмүүлсэн тэр их тэмүүлж байгаа сэтгэл нь, итгэл нь бидний гэсэн тэр агуу их хайр үргэлж ундарч яадаг. Тэгээ хандаа хайртай шүү гэж хэлье. Хайртай шүү чамдаа. Ганаагч боёо ах хоёртоо танилцсан өдрийнх нь мэндийг хүргэж аз жаргал сайн